шинхэн үлээр харсан тэнгэр шинхэн үлээр We hire Emilio. шиний хурмын өглөө шиний өглөө шиний гачрахын өглөө нарны автом Өглөөний мэд тийм ахаа багийн ширхэг гишүүн заяа байна. Би Дархан Улаанбагт нөхөр 3 хүүтэй хамт амьдардаг. Мэдээлэл математикийн багш, мөн технологи бодогч мэрэгжилтэй Момедийн шинхэн гишүүн болоод удааг байна. Өглөөний мэд амттай байна уу өглөөний цай? Самаа пано өглөөний минь окаван унтаа ажлын хажуугаар Момедд ажилладаг нэг хүүхэдтэй юм байна. Өнөөдөр ажлын минь өдөр бат хүүгийн маань зүрийн тавх өдөр учраас дөнгөж сайхан бүтгэл базаагаад дуусчихлаа. Ингээд өдөр хамтдаа Момедийн нэг өдрөө аялгаа. Ээж нь ажилдаа явлаа хүүхдүүдээ баяртай. Намаа уншаад хичээлээгээрэй. За heute сугаах юм уу? За ажилдаа хор гараад ирлээ. Иш ингээд жоох алхаад таксинд суугаад ажилдаа явна да. Сайн бацхан Момедийн гишүүн оюун байна. Замуудад амьдардаг хоёр хүүхэдтэй галын бүртгэгдсэн мэргэжлэлээр давхар ажил эрхэлдэг байж байна. Сурагчдын амралтаа холбогдуулаад ажлын өдрүүдээр хүүхдүүдээ агаас гараад тоглоулаа явуулсан. Амралтын өдөр хүн ихтэй байдаг болохоор ажлын өдөр хүүхдүүдтэй гарч. Өдрийн мэнд за өдийн хоолны цаг болсон байна. Момедэд орохоос өмнө цайны цагийг дэмий өнгөрөөдөг гэсэн бол одоо бол их ажилтай болж үр бүтээлтэй өнгөрөөдөг болсон байгаа шүү. Одоо манай хүү маань 8 сартай дур хоолндоо ороод ногоотойгоо танилцаад явж байгаа болохоор зарим завгууд 7 хоногийнхоо ногоог ингээд хийгээд хөлдөөчдөг. Тэгээд бантанд нь юм уу цотонд нь ингээд өчгөр амар идэг. Тэгээд ерөнхийдөө бас зарим ногоо айгу хурдан мууддаг болохоор өргөчөнд хадгалж ийснаас ингээд хөлдөөгөөд сараас доош хугацаанд бол хөлдөөсөн ногоогоо цотонд нь ингээд өгөхөд бол ямар нэгэн тийм аюулгүй. Тэгээд 7 хоног бол энэ ногоог нь хөлдөөждөг. Тэгвэл 7 хоног ногоонос жагууддаг. Тэгээд тэрний хажуугаас том хүүтэй зайн хөрний оронд тарган дээр нэрс анс чицэргэн эсвэл өөрхөн дуртай жимснүүдийг нэмж агаад тэгээд жижигхэн хөрхөн зарим хийгээд өчтдөг. Тэгээд заримдаа зарим авахгүй нэг жижигэр илүү эко бас амар байдаг. За намайг анх цэцэг гэдэг. За гэнтэлхтээ 21 оны 5 сараас орон одоо хүртэл ажиллаж байгаа. За одоогоор Улаанбаатар хотод 2 хүүхэдтэй нөхөр гэр бүлээр амьдардаг байгаа. За анх Момедэд орсон цагаас эхлэн өдийг хүртэл бас явах тулгуур маань багийнхан гэж боддог. Тэгэхээр багийнханаас бас маш их ирж үүж мэдлэг чадвар хэмиг болж авдаг. Мөн салбраасаа бас айгүй нэлээх мэдээллийг авч нэлээх чадварж ажилтдаг байгаа. Намайг Загдагш гэдэг. Одоо 27 настай гэр бүлийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Миний хувьд гэх юм бол би Монгол Улсын их сургуулийн социологи нийгмийн ажлын техникийн ажилтан мэргэжлээ төгсөөд Австрали улсад төслийн менежерийн чиглэлээр диплом хамгаалаад ирсэн. Сүүлийн жил гарангийн хугацаанд хүүхдээ хараад гэртээ байж байгаа. Гэхдээ миний хувьд одоо 2022 он маш гайхалтайгаар эхэлж байгаа. Ягаад тэгэхээр би Момедийн маань шинхэн гишүүн. Тэгээд одоо өөрийнхөө сонгосон багтаа ороод ажиллаа их зүйлээд явж байгаа. Өдөр болгон маань маш олон зүйлийг сурсан. Бас маш завгүй өнгөрч эхэлсэн. Тэгээд миний хувьд гэх юм бол өөрийн мэргэжил өөрч гэсэндээ өөрийгөө сониод өөрийнхөө сонирхсан чиглэлээр контент хөгжүүлэлтийн салбарт ороод ажиллаж байгаа. Тэгээд багийнхан маань яг айгүйх тутлаа дэмжээд
маш олон асуулт асууж байгаа. Тэр асуулт болгонд маань чин сэтгэлээсээ хариулаад цаарахгүй асуусан болгонд маань хариулж байгаа. Багийнхандаа хүмүүс найрсаг батнаа хүлээж авч байгаа. Энэ гайхалтай гэр бүлийн нэг гишүүн болсондоо баяртайгаа. Тэгээд миний сурсан үтсэн энэ олон зүйлс маань нэгээд намайг цааш дээрээд маш олон зүйлийг шийшээд хамгийн ихний алхам болно гэж бодож байна. Тэгээд мамынхаа энэ сайхан гэр бүлээжүүдтэйгээ удаан гоё сонирхолтой дурсамжийг бүтээн гэдэгт итгэлтэй байна. За тэгээд өнөөдрийнхөө яг үндсэн ажил руу оръё. Энэ өдрийн минь. За бүгдээрэнд нарай минь. За шинээр багтаа тавтай морил. За манай багийн онцлог гэх юм бол ер нь их 70-аас 80% түрүү яг хэлсэнчлэн үндсэн ажилтай гишүүд байдаг. Баг дээрээ үндсэн 3 Facebook хөгжүүлэлтийн ажилтай явж байгаа. За нэг нь оюу косметик буюу Америкаас харилцагчтай. За дараагийнх нь болохоор Smile Mart буюу гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирж борлуулдаг ийм байгууллага байгаа. Гуруулан дээр нь Facebook хөгжүүлэлтийн ажилтай. Энэ нийтдээ гуруулаа ер нь контентын тоогоор бол адилхан, нэг нь 14 контенттэй. Өчигдөр би яг ингэж хэлэхээр нэлээд судалж үзсэн л дээ. Нөгөө алхан хийгээр нэг тойрог үсгсэн байсан шүү дээ. Тэрийг Энэ нь болохоор цагаан цагийн баяр болж байгаа тохиолдуулсан. Хоёлаа ингэж үзсэн юм байна тий. За тэгээд Smile Mart-ийн юу гэдгийгснээр харуулж байгаа шүү дээ. Эднийх дээр болохоор яг цоошин өнгө төрхтэйгээр цоошин одоо ингээ өсний будга эхний ээлжинд яг эхний нэг сараа ингээ рекламадад явъя гэдэг үүднээс пэйж нь шинээр нээчихсэн. Өөр та хэдэд маань ямар хуу санал бодол байна? Окей, ингээ хийчих юм гэдэг зүйл мэн илүү төхөн болох учраас цаашдаа судалгаа хийхдээ нэг иймэрхүү байдлаар хийгээд ороод ирж байгаарай гэж бас хүсмээр байна. За сайн байцгаана уу? Орой минь. За 2:30-аас 5:30 4:30-ийн хооронд багш нартай PowerPoint-ийг сурвалжаа яваад дууссан. Тэгээ 5 цагт ажлын цаг маань дуусаад Момедийнхаа багийн гишүүдтэйгээ сая уулзаад 5 минутын өмнө дууссан. За үндсэн ажил хийдэг гэж яриадсан. Тэгээ миний үндсэн ажил буюу үндсэн мэргэжил бол математикийн багш мэргэжилтэй багш байгаа. Тэгээд ерөнхийдөө анх Момед орсон бас түүгээ хуваалцъя гэж бодож байна л да. Анх мэдээж үндсэн ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олъё. Тэ онлайнаар ажиллаж болох ажил юу вэ гэж нэлийн хайж үзсний үндсэндээ Момедийг анх олж илаа. Виртуал нарийн бичгийн агентлаг байхад нь анх нэгдэж орж исэн. Жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Мэдээж анх бол орлого олъё гэж орсон гэж хэлсэн тий. Гэтэл яг тэр төсөөллөөс маш өөр зүйл намайг хүлээж исэн. Маш олон салбар чиглэлд олон байгууллагуудад хамтарч ажиллаж өөрийнхөө чадрыг хөгжүүлэх, тий хамт олонтой болох, олон сайхан ээжүүд, эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллах гайхалтай боломжийг олгосон. Дээрээс нь баг гэдээ байгаа тий маш гайхалтай мундаг эмэгтэйчүүдтэй ажиллаж, амьдралаач ярина гэдэг шиг маш гайхалтай зүйлүүдийг одоо хийж хэрэгжүүлж хамтдаа их зүйлийг туулж өнгөрүүлсэн байна. За тэгээ ерөнхийдөө Момедийг ерөнхийдөө юу нэгтгэж байна гэхээр мэдээж ээжүүд гэдэг нэгийн дор нэгдсэн өчрөг эмэгтэйчүүд одоо бүрдүүлж байгаа. Салбартаа мэдээж мэргэжлэнүүд гэж хэлж болно. Ганцхан ээж гэдэг үг л Момедийн одоо хамт олоныг бүрдүүлж байгаа гэж хэлж болно. Тэгээ мэдээж цаашдаа маш гайхалтай олон зүйлүүдийг хамтдаа хийж хэрэгжүүлээд одоо энэ жилийнхаа хувьд бол 1000 ээжийг энийг эзлүүлсэн зорилт тавьсан байна. Цаашдаа 1000-аас 4-5 дахин их гишүүнтэй болоод олон ээжүүдийг гэрээсээ хөдөлмөр эрхлээд нэмэлт орлоготой болох боломжийг дээрээс нь хамт олонтой болох тэр гайхалтай боломжийг нээж өгсөн. Одоо тэр гоё үүд хаалган байгаасаа гэж хүсмээр байна. Тэгээд энэ агентлагийг анх үүсгэн байгуулсан Бадман багштай бас баярлалаа гэж энэ цавшааныг ашиглан хэлье. Хүүхдүүдтэй хоолыг бэлтэж өгцгөөе. Оройныхоо хоолыг бэлтгэхээр босч ирлээ. Тэгээ хоолыг хүүхдүүдтэй хооллолцоод барай бас дахиад жоохон сууж ажиллаа төлөвлөх. Тэгээ энэ 7 хоног хэрхэн яаж явах зэрэгээр тэмдэглэх зүйл бас нэлээд байгаа.
цаг орчим та хүүхдүүдтэйгээ тоглолцоод болуулаад дараа нь момынхаа ажлыг хийдэ. Ажлынхаа хажуугаар зав гарган хийдэг зүйлийн нэг бол дайлан гоёх. За энэ дайланг ахта бэлгэлэхээр зориулсан ойж байна. Сар шинээс өмнө дуусгах зорилготой байгаа. За ингээд миний нэг өдөр өнөөдөр дуусж байна. Одоо хүүхдүүд онцлох гэж байна. Ер нь хөвчлэн хүүхдүүд 9 цагт оронд нь оруулахыг хичээдэг. Би ялгаа хөтгөн унтулж амраадаг байгаа. За өнөөдөр тэгээд хүүхдүүдээ агаарлуулад ажиллаа бас хажуугаар нэлээд өнгөрчлөө. Сая бас орой хоолоо идчих хоорондоо яралтай гэмт ажил гараад харилцагчтайгаа холбогдож ажиллаа хариулж. За хүүхдүүдэд анталчихлаа. Номыг гэдэг бол өөрийгөө хөгжүүлэх, суралцах маш том орон зай гэж би хардаг. Андаа л хоёр хүүхдийн хажуугаар ингээд хэмэлт орлого олох боломж гэж бодож агентлагт орж ирсэн. Тэгээд тухайн үед 1 2 3 багшны одоо багшийн сургалтанд суугаад за ингээд боллоо одоо ингээд ажиллана гэж бодчихсан бол одоо бол маш их зүйл суралцах хэрэгтэй байна. Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байна л гэж боддог. Тэгэхээр агентлагт орсноор ялцчихгүй цагийн менежмент буюу өөрийнхөө цагийг зохицуулах, төлөвлөгөөтэй байх гэдэг зүйл суралцах, тэрийг чаддаг болохоос өөр аргагүй тийм суралцах шаардлагатай байдаг гэж хэлж байна.